OneCoin, cryptocurrency, not Nash, financial revolution. За сайн байцгаана уу. OneCoin Mongolia бүтээгээс мэдчилж байна. Өнөөдөр 11 сарын 6-ны өдөр Power Pack-ийн талаар та бүгдэд чухал мэдээлэл хүргэхийг бодъё. Түүний өмнө манай клубийн сошиал сувгуудыг та бүгдэд танилцуу тий. За дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ бол манай YouTube хаяг байгаа. Энэ дээр бүхий л одоо крипто валютын зах зээл OneCoin-той холбоотой мэдээлэл тавихыг оролддог. Та бүгд манай энэ сайт руу орж subscribe дараад хонх дарах юм бол энэ дээр тавьж байгаа бүх мэдээлэл цагаалтгүй хүрэх болно. За нөгөө нэг нь бол энэ манай сайт руу OneCoin гэдэг. За энэ сайтн дээр бол бид зөвхөн OneCoin биш, крипто валютын зах зээл, хууль, орчин, гадаад ертөнцид болж байгаа сүүлийн мэдээллүүдийг тавихыг оролдож байгаа, цаашдаа тавих болно. За энэ доор гүйж байгаа ингээд крипто валютын ханшийг үзүүлсэн байна. Хамгийн сүүлийн 5 бүрийн мэдээлэл тавигдсан байна. Энийг та нар сонирхож болно. За нөгөө нэг сайтн дээр бас төлбөртэй гişүүд ингээд байдаг. Энэ дээр бол төлбөртэй хэсэг гэдэг нийтэд ил 50 тийм мэдээллийг өгнөс төлбөртэй жилийн 20,000 төгрөг төлсөн хүмүүст бол хүргэж байгаа. Хаман арилжаа сургалт техникийг цаашдаа явуулах болно. Facebook хаяг бол та бүгд мэдчихэж байгаа. Манай OneCoin Mongolia гэдэг пэйж хуудас байгаа. Энэ дээр бид бас аль болох төрийн шуурхай мэдээллийг хүргэхийг боддог. За ингээд өнөөдөр Power Pack-ийн талаар мэдүүлсээрье. Power Pack компани зүгээс нийтэд санал болгоод 2 жил болж байна. Энэ хугацаанд маш их олон гадна дотны хүмүүс энэ Power Pack төрөн оруулсан байна. Яагаад төрөн оруулсан гэхээр сургалтын багтсан өгдөг токны өртөн нь бага гэдэг юм байна. Анх ирэхэд бол хүмүүс 4 сая ван зоос очихоор байсан. Сүүл рүүгээ нэг 700 юм уу 800 мянган ван зоос очихоор юм хэмжээтэй байгаа. Ингээд багцаагаар нэг 800-аас 4 сая 400 мянган ван зоос тодорхой хэмжээний хүмүүст тийшээ хөрөнгө оруулсан өмнө хойно хугацаанаас шалтгаалууд очсон байх ёстой. За ингээд 28-ны өдөр энэ мэдээлэл дээр Power Pack-ийн талаар компаниас мэдээлэл байдаг. Мэдээлэл бүгдээрээ одоо цааш нь та бүгд тайлбарлая. Ингээд 28-ны өдөр хамгийн гол мэдээлэл нь биднээс энэ дээр авч үзэхэд бол энэ байна. За 11 сарын 1-ээс 11 сарын 10-ны хооронд бол Power Pack-тай хүмүүс одоо хамтарч эзэмшиж байгаа хүмүүстэй тарах боломжтой гэдэг гэсэн мэдээлэл байна дээр. Гэхдээ энд бол нэг гол анхаарах зүйл бол энэ тухайн Power Pack-ийн дансанд бол мэдээж ганц хаягтай мэйлтэй хүн ингээд эзэмшиж байгаа. Тийм учраас хамтран эзэмшиж байгаа хүмүүсийн өмнөөс ямар нэгэн гомд санал гарвал тэр данс эзэмшигч хүн хариуцна гэсэн юм мэдээлэл байгаа шүү. За цааш нь арай дэлгэрүүлж ярив. Ямар одоо зүйл байна. Дараа нь компани албан ёсны мэдээллийг та бүгд тайлбарлаж чад. Тэгээд өөрсдийнхөө клубийн байр суурийг илэрхийлнэ. За энэ дээр юу гэсэн ингээд авч үзье хэлээ. За нэгдүгээрт нь одоо та бүгд юу гэдэг зэрэгэлдээ бүтцээсээ буюу шилжүүлэх боломжгүй үйлдвэрлэх боломжгүй. За энэ биднес видеон дээр бас үзүүлээ тийм ээ. Энэ юу хэлдэг вэ гэхээр таны Power Pack-та энэ данснаас дээшээ ч юм уу доошоо чөлөөтэй шилжүүлж болохоор байна. Ингээд сая манай дээр экспо хийсэн тэр Crown Diamond-ийн ирээд тайлбарсан байгаа шүү дээ. Ямар нэгэн нэмэлт хөрөнгө юу мөнгө зарахгүйгээр тэр тухайн одоо данснасаас ч юм уу Power Pack-аас шинээр данс үүсгэхээр бол 280 coin-оор үүсгэж болно гэсэн юм байна. За энэ бол би сая ярьчлаа тийм ээ. За ингээд гуравт нь бол ингээд энэ ерөнхийдөө энэ нэг 10 зүйлтэй
ийм санамж өчгөрхгүй юм өнөөдөр биднээс гаргасан. Энийг товчтон ингээд яриад хэлж тухайн Power Pack-тай хүн болон тухайн Power Pack-аас одоо хөрөнгөө хийгээд тодорхой хэмжээний зоос авахар хүлээж байгаа хүн болгон ямар нэгэн данстай байх ёстой. За One Life-ийн гишүүн биш бол шинээр мэдээж стартер багц аваад данс үүсгэх ёстой. Тэгэхдээ Power Pack-ийнхаа хаягнаас бол дахин шинэ данс үүсгэх ёстой. Тэрнээс тухайн данснаас Power Pack-ийн данснаас холбоотой данстай бол заавал шинэ данс үүсгэх шаардлагагүй. За нөгөө нэг анхаарах зүйл бол аль нь одоо Power Pack эзэмшиж байгаа хүн болон Power Pack-аас coin авах гэж байгаа хүмүүс заавал KYC бүртгэлээ ингээд хийсэн байх ёстой шүү. Компани зүгээс нь Power Pack эзэмшигч хүн бол заавал тухайн Power Pack-д орж байгаа хүмүүсийнхаа лог, тоо хэмжээг дурдсан тийм гэрээ хэлцэл хийх хэрэгтэй. Түрүүний юм дээр ч та нарт бас байсан. Одоо энэ дээр хүртэл байж байгаа шүү дээ. Ингээд бичгээр хоорондоо гэрээ хийсэн юм байна. За тэгээд хоорондоо бичгээр гэрээ хийх юм байна. Бичгээр гэрээ хийхдээ өөрөөхөө тэр Power Pack-ны логоноос гадна тухайн эзэмшигч хүн логоно бичээд хичнээн зоос эзэмших ёстой гэдгийг тийм гэрээ контракт байх ёстой байна. За энэ бол их зөв зүйл гэж бодож байгаа. Ягаад гэвэл аль талдаа хариуцлага өгүүлж байгаа. За ингээд хийсэн гэрээгээ бол энэ компани compliance руу явуулах ёстой. За миний сонссноор энэ зарим клубүүд бол маш их хэмжээний хүмүүсийг Power Pack-д оруулж хөрөнгөний татсан байна. За тийм учраас энэ хүн болгонтойгоо тухайн Power Pack эзэмшиж байгаа хүн бол гэрээ хийхтэй болох юм байна. Хийсэн гэрээнийхээ маягтыг компани compliance үеийн гомд санал хариуцдаг хэлцлэг явуулах хэрэгтэй. За ингэсний дараа 11 OneCoin, cryptocurrency, ямар нэгэн finance компанид ирэх юм бол компани тухайн дансыг зарцаа. Зарцаагаас гадна Power Pack руу бүх зоосыг татаж буцааж хийн. 100% 10 хүн эзэмшиж байгаа хамаагүй тухайн дансаас буцаад Power Pack руу татаад бүгдийн зарцаахын мэдээлэл дамжуулсан байгаа. Энэ дээр одоо бичигдсэн байна. Тийм учраас хүн болгон бол энэ дээр анхааралтай Power Pack тараасан хүнлүүгээ харьцаад гэрээ контракт хийх зүйлээ маш хурдан арга хэмжээ авахгүй болохгүй байна. За бид одоо албан ёсны ярианаас гадна өөрсдийнхөө бодол саналыг хэлье. Энэ Power Pack дээр эзэмшиж байгаа ялангуяа энэ үүсгэж хариуцж байгаа тэр толгойлогч нь Power Pack-д орсон хүмүүсийг түргэн шүүхэ өөрсдийн каналаар мэдэгдээд энэ төрөл ингээд 8 дээр бичсэн байна шүү дээ. Өөрсдийн мэдээллийн шугамар хэлээд хоорондоо хурдан түргэн арга хэмжээ аваарай. Хэрвээ тэхгүй бол болохгүй гэсэн мэдээлэл байгаа. CoinSafe байгаа энэ Power Pack-та coin бол сонирхлын зөрчил гарч тодорхой хэмжээгээр сонирхолч байхгүй болно гэсэн битүү мэдээлэл өгсөн байна. Энэ бол юу хэлээд юм бэ? Мэдээж CoinSafe түүтэй болж үржиж орж ирэх coin чин очих магадлал багтаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Манай зүгээс энэ ли ирэхэд та бүгд асуусан уу юу? Яасныг сайн мэдэхгүй байна. Хэрвээ амжихгүй бол яах вэ гэдэг асуудлыг бас компани руу бичиж түргэн шүүхээ мэдэх нь зүйтэй болов. За ингээд ялангуяа энэ Power Pack-ыг тулгуулж байгаа хүмүүс өөрсдөө хүмүүст түргэн шүүхээ мэдэгдэж энийг албан ёсоор гэрээ контракт хийгээд мэдээж бүгдийн цуглуулж нэг дор гэрээ хийнэ гэж амжихгүй байх. Ямар ч байсан тухайн хүнийхээ эзэмшиж байгаа лог нь тоош хэрэгтэй одоо заасан гэрээгээ энэ Power Pack оролцож байгаа гэсэн гэрээг тус бүрт нь хийгээд тэрийг компани руу compliance руу атач хийгээд явуулах шаардлагатай болгоно. Тэгээд тохиолдолд гомд санал гарвал та бүдийн нас зарцаагдах юм шүү. Нэмж хэлэхэд энэ
One Life-ийн гишүүн биш, шинээр Power Pack дурсан хүн байж болно. Тэр хүмүүсүүд мэдээ шинээр стартап багц авч Power Pack-аас дансаа үүсгэх ёстой шүү. Нэг онцлж идэх зүйл бол ямар нэгэн том санал гарвал компани зүгээс хүлээж авахгүйгүй юу? Тухайн Power Pack багцыг нөгөө эзэмшиж байгаа данстай хүмүүсийг зарцаана гэсэн мэдээлэлээр та бүгд сайн анхаараарай. За ингээд та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа. One coin is border to border. It's border to border. One coin is